За хай. Батга маань бол яг үнийг хэлэхэд энд голынх нь батга үлдсэн бүгдээрээ сорив байгаа. Тэгээд миний одоо цээжиндийг бас юм өнгөрсөн 7 хоногт би бүтэн ер нь би одоо амрааг амар удаж байна. Тэгээд дээрэс нь манай нөгөө 10 жилийн уулзалтын ой болоод тэрнийг зохион байгуулна гэж нааш цаашаа гүгээд 10 жилийн хамралтыг дуусгаад тэрний дараа 7 хоногт бол бүр өөрийгөө бүр хүчээр унтуулсан. Ерөөсө гэртээ ирээд гэрлээ асаахгүй, уцаа оролдохгүй шууд хөвтөөд ингээд хүчээр ундах гад. Тэгэхгүй бол яагаад гэвэл би тэрний өмнөх 2-7 хоногт дандаа нойр муутай яваад байсан. Бид амар эрүүл зөвхтөө маань мэддэхгүй, толгоо өвдөө. Тэг ингээ өдөр нь амар нойр хүрээд ямарч надад амар муухайсан. Тийм болохоор би ч угаасаа нойрноос амар хамааралтай болохоор өнгөрсөн 7 хоногт бол нэлээд сайн унтсан. Тэгээд өнөөдөр болохоор яг сайхан яс амрыг гээд би одоо 1-р 2 дахь ажиллаад ажилласаа бүр мөсөн гарч байгаа. Бүр мөсөн. За энэ бол манай компани токсик байснаас эсвэл би ингээд ингэснээс би яасмаасан ямар нэгэн шалтгаан бол юу н байх. Одоо яг ийм ажил дээр очихоор яана нөгөө ажиллаа яаж хийнэ ингэнэ тэгнэ гээл ингээл юурс ажилласаа хохорч чадахгүй. Энэ болохоор 100% ер нь надтай холбоотой. Яагаад гэвэл би ажлаа амар ачаал ихтэй байна гэж бодож одоо тэр ажлаас хашраадсан баггүй юу. Тэгээд би дараа нь өөр салбар руугаа нүгээд тэгэд би бүх ажлаасаа холцсон. Маркетингийн ажлаасаа холдоод дотоод одоо хурал тайлан юу гэдэг бүх юмнасаа холдоод би одоо зөв ёсоор зөвхөн багшаал хийсэн баггүй юу. Тэгсэн ч гэсэн миний одоо тэр сэтгэл зүй яг хэвээр байсан байхгүй. Тэгээ би би ер нь бол амар ингээ шин юм ер нь тэгэл тарих толгоонд шин юм хиймээр санагдал, өөр юм хиймээр санагдал, өсчмээр санагдал ерөөс ингээ юм дураараа байх хүсэл маань бүр барьж дээлдэшгүй. Тэгээ яалтчгүй тийм байхад би 9-6-гийн хуруу дардаг ажил хийдэг. Өдрөөр гараа бүр ингээ өдөр ажил дээрээ байж гараа өвчмөрч юм шиг санагдаад нэг эргүү бодол төрөөд. Тэгээ за юу ч гэсэн эхний ээлжинд ажилласаа гарыг гэж бодсон. Тийм. За би хоолоо үргэлжлүүлэхгүй бол тэр маань будаа болж явах шиг байна. Хай, за өнөөдөр бүтэн сайн өдөр би найзтайгаа уулзаж Toy Story 5 үзэж байгаа байхгүй юу. Тэгээ тэрнээсээ өмнө нэг кофе шоп орж кофе. Би кофе гэрээсээ аваа явж гин. Тэгэхээр очихгүй матча уудаг ч юм бэл. Эсвэл смути ч юм уу гадаа амар аваад. Би тэгтээ жон зузаан цам өмсчлөө. Бас эвгүй байгаа. Ер нь амар сэрүүхэн санагдаад ийм хүүтэн сэлэх мэлхтэй байгаа болохоор тэгээд Toy Story-га үзчихэд гарч ирээд нэг хоол идчихэл ирхийн тэгээд юу ч гэсэн камера аваа гарч. Одоо ер нь гарахтаа яг санаж аваад камера авч гараад бичлэгүүд жоох хийгээд ээ гэж бас их бодож байна. Найзынх нь яг уу ингээд арьс зүгээр байгаа хэрнээ батгал асуудал байна. За энэ их тайм хүүрх юм байна те нэсийн сав маав нь хүртэл. Дээрээс хойш орё гэж бодож байсан кафед ирлээ. Энэ нөгөө Олимпик галерегийн 3 давхурт идэг Буча гэдэг нэг газраас ахгүй тэгээд хоолнууд нь бол үнэхээр час амттай мэлэгтэй жоох үнэтэй. Хай, миний нүур яагаад ингэж амар сая гарах гээд нүрээ будлаа. Тэгээд би ер нь жоохон царай алдсан харагдаж байж магадгүй. Гэхдээ энэ бол үнэн. Найз нь одоо батганыхаа асуудалд нэн даруй орохгүй болохгүй байна. Ер нь л надад бүх юм нэн даруй байна. Дээрээс нь одоо ажлаасаа гарч байгаа тий. Ер нь л за энэ бичлэгийг би яах гэжсэн бэхээр өнөөдөр 7 сарын 1 би яг байгаа бүх өөрт байгаа юм одоо ингээд хүн рүү залгаж одоо гоншонмооргүй байна. Гэхдээ ер нь бол ингээд жоохон гадагшлуулмаар аахгүй. Би бол нэг тийм тотгошоо хүн бол угаасаа биш учраас тэг нэг хаяг кофе унгаа сайхан буу халжаад тэгээд энэ бичлэгээ зүгээр хийчихэл зүгээр гаргаж байгаа. Тэгж жаад эдит хийн. За юу болсон бэ? Нэгдүгээрт ер нь бол өгнөө өглөөс ирээд би жингээ үзээд ухаалт хашглаа. Тэгээ угаасаа ер нь бол нэг амар турах гэж хичээл зүтгэл гаргаагүй айгүй удаж байгаа. Энэ бол бүр маш удаж байгаа. Идэж уугаад тэгээд сая би одоо нөгөө эдгээр өдрүүд маань ирэх үеэр би бүр үнэхээр галзуу нохош өгөлчөд байгаа хгүй. Бүр үнэхээр яг өлсгөлн чон заяа. Бүр ингээд баг өөрөө мдэггүй байхад ингээд дэлгүүрлэг гүйж ороод юм аваад баг амруугаад ингээд задлаад хийж байгаа юм шиг. Тэгэхээр энэ
нэгдүгürt ингээд даавар сэтгэл зүй бүр хитрхи too much байна гэж би бодоод байгаа байхгүй юу. Нөгөө хүүтэн байна гэж уур хүрээл өстө хизээ зүүн болох юм гэсэн чи яг боддоор нөгөө жоохон уржигдраас жоохон халаад эхэлсэн чинь миний зовлонт амьдрал эхэлж байна. Яг одоо нөгөө амар таргалцсан байгаад ирээ халууныг мэдэрсэн чи oh my god бүр нүүр бүр ингээд хавдаа заяа тасралтгүй хавдаа. Яа миний нөгөө нэг түрхдэг Лунагийн ман фаундейшн дууссан байхгүй юу. Тэгээд би нөгөө кушн түрхсэн юм. Тэгсэн чинь бүр баг эндээ ойж би ингээ баг гэрлээ унтрагаас суучмаар юм шиг өөрийнхөө нүүрэнд өөрийгөө бүр өөрийгөө гэрэлтүүлэх нэ миний нүүр бүр миний ирээдүг өсч гэрэлтэй харагдаж байна. За тэгээд тэгтээ аяа кофе уугаас уусан чи ямар гоё юм бэ. Өглөөнөөс хойш маш хүнд би хувьд ч хүнцэрлээ, сэтгэлийн хувьд ч хүнцэрлээ. Шалтгаан юу гэхэлэр би хувьд хүнцэрж ан өчтөр орой би амар хүнд хоол идсэн. Ингээ баг 8 цаг болж ах бүргэр идчихний бодолтой. Одоо жоохон хөдөлгөөнтэй амьдрий. Хоёр дахь шалтгаан сэтгэлийн хүнд нь юу гэхэлэр би өнөөдрөөс ажилласаа гарсан. Өчтөр ер нь бол миний сүүлчийн өдөр байж гаад тэгээд ингээ бүх юм ажилдаа хүлээлгэж өгөөд тэгээд ер нь бүх юмнуудаа хийгээд околгоцсон. Тэгтээ одоо өнөөдөр би тойр хуудсаа тэгээд өөрийнхөө хариуцлагаас эд материалынхаа ямыг бүрэн бүтэн хэсгийг ингээд хүлээж авсан үнээр гар үсгээ зурулсан. Тэгээд ажлынхаа бодол үнэмлэх юмнуудаа аваачиж өгье гэж ер нь бодож байна. Тэгээд нэг юм хөөрхөн зураг харуулъя та нарт. Энэ болохоор миний 2024 онд 7 сард ажилдаа ороод удаагүй байсан үеийн зураг. Гэхдээ энэ бол эхний өдрийн зураг. Би эхний өдөр шинэ ажилд очсон. Миний зургийг аваад өгөөч гэж зогсчихын ч бас хайш. Тэгэхдээ би энийг яг яагаад авахулж ирсэн бэ гэхлээр анх миний орсон салбар намайг одоо ороод 2 сар 3 сар болсны дараа бид нэр одоо байраа солисон гэсэн үг байхгүй. Төв салбар руугаа нүүж ирсэн. Тэгээ өөр хойно тусдаа ийм байранд байдаг гэсэн байхгүй. Тэгээ тэндээс яг тэр маань ингээд яг гол хэсэгтээ ийм багш нарын тасагтайсэн байхгүй. Тасаг юм багш нар суудаг ийм тасалгаатай хэсэгтэй байсан. Тэгэхээр энэ ингээд би хажуудаа яг сайн харах юм бол энд ингээ хайрцагтай байхгүй юу. Тэгээ энэ хайрцаг нь болохоор би өөрийнхөө юмнуудыг ингээ хийжсэн. Тэгэхээр миний хамгийн анхны ажлын ширээ учраас би дурсаж авсан. Яг өмнө нь ингээ багасаа ажил хийжсэн ч гэсэн энэ бол миний яг official бүр албан ёсны тухайн компани ажилтан тэгээ тухайн компани нэрээр би улсад татвар төлөөд нийгмийн даатгал төлөөд ингээд явсан миний хамгийн анхны ажлын хамгийн анхны ширээ учраас би ингээд яг нүүх өдрөө зорж очиж жоод инстакс авч очоод ингээд нэг багшаар ахуулж ирсэн санаж аахгүй та миний зургийг аваад өгөөч гэд. Тэгээ одоо харсан чинь амар хөөрхөн. Одоо өнөөдөр чи 26 оны 7 сарын 1 буюу би яг ажилдаа яг 2 жил цэвэр ажилласан байхгүй юу? Мэдээж дассан газраасаа явна, дассан зүйлийг хийхэ болно, дассан хүмүүсээсээ хоолно, өдөр болгоны хэмнэлээ. Ер нь аливаа зүйлийг одоо ингээл баг 1 сар хийчихтэл тэрэндээ тасчдаг штэ. Тэгэхэд бүхэл бүтэн 2 жил хийсэн ажилласаа би ингээ гарах шийдвэр гаргаад тэгээ гараад ингээд суусан чинь надад ингээд үгээр хэлхий аргагүй амар хоосон байна. Гэхдээ би энэ дээрээ бол өөрийгөө өгшүүлэе гэж бодгоо. Яа тэгэхээр угаасаа л би ч одоо залуухан байна. Цаашдаа миний хийж үзэх зүйл одоо ороод гарах хүрэл гэж зөндөө байна. Нэг юм хийгээд болох цогсох цаашаа явах бүр маш олон юм хийж үзэх учраас иймэрхүү юмнэр би сэтгэлийн хаттай байх хэрэгтэй гэж боддог учраас яг үнийг хэлэхэд бол ингээл уйлаад ч юм уу яг ингээд амар юм эвгүй мэдрэмж төрөөд байна. Ингээ уйлмарч юм шиг ингээ дээш огшоод авахгүй дээрээс нь бас нөгөө биний мэрцэн болохоор ч тэр юм ингээд сэтгэл санаа амар ингээд дэнслээд байгаа. Дэнслэг биш одоо юу юм бэ? Сэтгэл санаа жоохон ингээ савлаад байгаа. Ажлаасаа гарах шийдвэрийг яагаад гаргасан бэ гэхлээр би угаасаа анх ажилд орохдоо бүр анхны ажлын ярилцлаганд орохдоо би 1 жил ажиллаа гэж ярьсан байхгүй. Тэгээд одоо компанидаа тасаад ажилдаа тасаад хамт олондоо тасаад ингээ бүр 2 жил болсон байсан байна. Хэрэглээ жоохон ихтэй тэгээ дээрээс нь зардал ихтэй. Би бол өөрөө нэг юм үнэтэй юм авч яваад байгаа юм биш зүгээр л today Улаанбаатарт амьдрах зардал өндөр байна. Тэгээд ёстой нөө түрээс түлхүү төлдөөл тулдаал бүр ингээд амар хитэ сая үрзэлэнд орчихгүй шиг явж. Гэхдээ би чи хитэ сая үрзэлд өн штэ аль эзэний. Айлын ганц охин болохоор ээжээ хоёр нь байрыг нь бэлдээд өгсөн. Ээжээ хоёроосоо мөнгө авдаг. Намайг аль оюутан байхад л тэгдэг гэсэн айлын ганц хүүхэд болохоор ээжээ хоёр нь дандаа мөнгө өгдөг. Ямар ч асуудалгүй байдаг ёстой. Тэгэл нөгөө баг хичээлдээ онц сурах нь хүртэл ингээд тэг ар гэрэн сайн ухраас ээжээ хоёр нь байнгын дэмждэг учраас тэгэл
мэдгүй ер нь бол намайг хүмүүс бүр амар мөнгөтэй гэж боддсон юм шиг байна хөөхий. Яг үннийг хэлэхэд байна шүү дээ. Яг үннийг хэлэх. Би оюутан байхдаа л ээж аваасаа мөнгө авдаг байсан нь үнэн. Гэхдээ би өөрөө бас орлого олдог байсан. Тэр үед орчуулганд явдаг байсан. Тэгээд 4 төгсөх жилдээ би Солонгос явсан шүү дээ. Ингээд 6 сард би төгсөөд 9 сард шууд Солонгос явсан. За тэр үеэс хойш би ээж аав хоёроосоо ер нь бол мөнгө аваагүй амьдарч байна. Би Солонгос руу сурахаар явахтаа ч гэсэн ээж аав хоёроосоо мөнгө аваагүй. Тэрнээс төрсөн өдөр ч юм уу чухал өдрүүдээр надад бол бэлэг бол өгдөг. Тэрнээс бусдаар бол тэгээ сард өдөр тутмын амьдрал бүх юмдаа би Монголд ирснээс хойш ээж аав хоёроосоо мөнгө гуйгаагүй амьдарч байсан. Тэгээ харин одоо миний амьдрал сүүлийн үед жоохон өвчин зовлоо ороогоод тэгээд ажилласаа завсарлах үе гарах юм. Тэгээд ингээд жоохон санхүү тасалтахаар яг сүүлийн үеэс бол би яг ээж аав хоёроос одоо хоёр надад жоохон төр туслаач энэ дэр юм байна тийм байна гэд ингээд жоохон шалтгаанаа хилдэг болсон. За тэгээд тэндээс ингээд харсан чинь би нөгөө Солонгос амьдрахтаа 4 жил энд ирээд 2 жил гэхэр нийтдээ 6 жил ээж хоёроос одоо ямар ч тас мөнгө төгрөг аварсан чинь манай ээж хоёр намайг өөрийнхөө одоо тий энэ хүүхдийг бит хоёр кэрлэх ёстой гэдэг мөнгө төгрөгөөр харж хандах ёстой гэдэг одоо тийм юм бүр ойлголт байхгүй мэдээж одоо ингээ 27 8 хүрсэн охиндоо мөнгө өгнө гэдэг тийм ойлголт тэр хоёр хүнд байха болцсон байсан байна. Тэгээд тэрнээс болж яг үнийг хэлгээд ээж аав бид гурав сар гарan холбоогүй байсан. Би ер нь бол ингээд энэ бол айлын ганцын одоо ер нь нэг тийм дэврүүн зам бах ер нь бол хинч надад хамаагүй гэж бодоод байдаг. Тэгээд би одоо ингээд амар юм private юмнуудаа яриад нь штэ хувийн юмнуудаа. Гэхдээ би өөрөө ингээд дуртай болохоор хамаагүй ингээд ярьчих заяа. Миний тэгэл хөрх амьдралын түүхэл юм чам. Тэгээд би нэг ээж хоёроос нэг мөнгө гуйсан юм аа цагаан сарын үеэр. Надад ингээд те. Гэхдээ тэр нь штэ бүр та нарын төсөлж байгаа шиг тийм их мөнгө биш шүү. Би зүгээр ингээд би хэлдэг штэ ингээд сард би 2,500,000 цэвэр ингээд надаас бүр өгөхгүй гэсэн ч өгөхгүй байх боломжгүйгээр миний зээлэнд татна, миний одоо гаражны түрээсэнд татна, миний одоо байрны урсгал зардлууд бүх юм татагдана. Энэ бол ингээд зүгээр 2,500,000 цэвэр зүгээр надаас гардаг мөнгө байхгүй юу. Тэрэн дээрээс нэмээд одоо өмсөж зүүж идэж явж байгаа л гэсэн үг. Тэгэхээр заримдаа бас ингээд санхуд ингээд доголдох үе байна л да. Тэгээ би тэр үедээ ээж аваараас ингээд за чадвал 500 сая төгрөг ч юм уу ингээд би өгчөөч гэж ерөөс гуйж байгаагүй зээлч ээж хоёроос мөнгө зөндөл ингээд зээлтэй ээж хоёр ч гэсэн надаас мөнгө зээлэн бит гурав ингээд нэг нэгэндээ өгчөөд ингээд зөрүүлээд ингээд шууд хурд өгчдөг байхгүй юу. Тэгээ би ингээд зээлч хий гэсэн. Тэгсэн чинь манай ээж аваа хоёр чам зээлэхгүй гэд ингээд намайг ингээд яг үнэнгээсээ мөнгөгүй байна гэдэг дээр ингээд нэг тийм үнэмшихгүй байгаад байгаа юм шиг заяа. Энэ ингээл дандаа гоё юм бидэж угаалаа ил зугаалал гүйжээд юм чинь энэ бидэж мөнгөгүй байна гэж бодог юм шиг байна. Тэгээд намайг одоо тэг ингээд нэг зүгээр л юм хэрэгтэй хэрэггүй юмд хэрэглэх чинь гэж бодсон юм. Яасан мэдгүй ерөөсөө. Яг яасан мэдгэдэггүй надад цагаан сарын үеэр надад мөнгө өгөөгүй байхгүй юу. Тэгээд тэрний дараа ингээд над руу залгаснаа бит хоёр кофений машин авах гэсэн юм аа чи надад ингээд гоё кофений аятайхан машин судлаад ингээд манайх руу захиалаад өгөө гэж аахгүй. Тэгээд надад амар гомдоод би тэр үед чи бүр яг үнийг хэлгээд одоо ингээд ярихгүй л болохоос би тэр үед бүр үнэхээр ямар ч мөнгөгүй болцсон байсан байхгүй. Бүр ингээд амар надад бүр нэг юм хүний амьдрал бас ийм үе байдгаа гэдэг шиг л юм тохиолдсон заяа. Тэгээд ингээд бүр ямар ч мөнгөгүй болоод би тэр үед ингээ амар гомдсон байхгүй ээж хоёр шүү дээ. Энэ хоёр хүн чи хүүхдэггүй тийм ганцхан хүүхдэнд биш дээ. Ганцхан хүүхд нь ингээ тэ хухаа мөнгөгүй болчоо. Тэр нь яг яагаад хухаа мөнгөгүй болсон бэ гэхэлэр яг цагаан сарын үе гэхэр чи юу гэхэлэр би Солонгос 1 сар байж байгаад ирсэн. Тэгээд тэр үеэрээ би ингээ нэг богинохоо л ажилласан шүү дээ. Тэр богинохоо ажиллах мөнгө чинь миний Солонгост ирээд очих зардал тэр бүх миний одоо тэр тухайн үед гаргасан бүх зардлын бүр талын нь ч хүрэхгүй заяа. Тэгээд би чи нөгөө яг тэр үеэр хагалгаанд ороод залгуулад би 3 сар ажил хийгээг байхгүй юу. Тэгээ хагалгаанд чи би өөрийнхөө зардлаар орсон 3 сар ажил хийгээгүй гэхээр тухайн одоо 3-4 сар би Солонгос явсан, Солонгост 1 сар амьдарсан, байрны түрээсээ төлсөн, ирж очих тикетээ авсан, тэгээ идэж ууж амьдарсан гэхээр тэр үед ер нь миний одоо тооцоолж байгаагаар би ингээд халаа бүх юмтаа нийлээд нэг 8-аас 10 сая төгрөг зарцуулсан байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн гол нь би тэр үед чи ажилгүй байсан шүү дээ. Тэгээ эргээд ажилдаа орох гэсэн чинь мэдээж нөгөө ажлын цалин бодлтын систем чинь нэг 15 хоногор ингээд явдаг. Тэнгүүд ингээд ягаад ч би зээлээ төлөөд давхар ингээд явах боломжгүй байсан байхгүй юу.
Тэгээ би ингээд бүр ухаарчаад ингээд бүх юм ингээд шавхчаад тэгээ миний уцаа зарсан шалтгаан ч гэсэн одоо хүнээс мөнгө зээлж яхаар гэж одоо би шууд уцаа зарцаахгүй тэр үед. Тэгсэн чи ээж хоёр тэрийг мэдээд чи бүр уцаа зарах хэмжээнд байсан юм уу? Ямар ингээд тэрийгээ дээд учирлаад хэлэхгүй гээд. Тэг би тийм байгаахгүй. Би ингээд ерөөс хүнээс хүнээс юм гуйдгүй маань тэндээ байгаахгүй. Бүр ээж аа хоёроос хүртэл ингээд тэг би бүр өлсөж өглөө хөөй хоол ундны ч мөнгө алга, бензиний ч мөнгө алга надад ингээд би бүр уцаа зарлаа штэ гэдгийг хэлэхгүй бүр ингээд шазраад ингээд бүр сар гар холбоо барихгүй ингээд явцсан байгаа хгүй. Тэгээ сарын дараа ингээд холбоо бариад тэр үед би ингээд ээж хоёртой бүх юм хэлсэн. Надад ингээ амар хэцүү үед байна. Би тэр үед чи ингээд ийм болохоор хоёр надад ийм үед ингээ хэрэгтэй байна. Тэхих хэрэгтэй. Би хичнээн одоо тий амар том хүн болцсон ч гэсэн би стил та хоёрын хүүхэд ингээ жоохон охин хിവэрээ. Тэгээ дээрэс нь надад одоо ингээд яг ингээ ер нь бол ингээ хүүхэд байх үеэс илүү ёо яа ингээ ярьсан чи бүр амар хэв. Гарах гад нүрэ бодсон. Хүүхэд байх үеэс илүү яг одоо надад илүү юм эцэг харьч юм уу юм анхаарал халамж хэрэгтэй байгаа байхгүй юу? Яа би ерөөсөө ойлгохгүй гэж амар хичээсэн байхгүй. Одоо би ерөөсөө ойлгохгүй гэж бас би яг ийм бүчд орохоор бүр өөрийгөө амар үзээ ядаад байдаг байхгүй юу? Ингээд амар сулдалахгүй би ингээд өөртөө ерөөсөө бууж өгөх ч юм уу ингээд жоохон лүүсэр байх боломжийг ерөөсөө өөртөө өгөхийг хүсдэггүй. Тэр ингээд намайг өөрийг маань ингээд амар стресстүүлээд байдаг. За тэг би яагаад ингээд ийм өчтөд дургүй вэ гэхлээр яа би ингээд амар хавдсан нүүрэн дээр юм бид уйлчих юм а бүр яаж юм үзлээ одоо би гарах юм бэ? За одоо болио. Яа би энэ бичлэгийг баг эдит хийж оруулах юм уу? Би нөгөө камераас шууд уйлдаг хүмүүс. Амар би хараад бичдэг штэ гэж бас. Камераас жаад ингээ уйлж бэлдэг хүмүүсийг яг ямар одоо мөчид ингээ камера асаагаад уйлаад идэм бол энэ гэж бодсон чи. Тэгтээ нэлээ их юм болчлоо гэхдээ тэрийг би бол аль болох хасахыг хичээн. Гэхдээ одоо үргэлжлүүлээ ярих чам ийм уйлдсан царайтай. Тэгээ яагаад ингээд надад хүүхэд байхаас илүү яг одоо халамж хэрэгтэй. Одоо хүнтэй суудсан хүмүүс бол яг гэр бүлийнхаа хүнтэй асуудлаа ингээд шеэрлээд болчдөг байх. Тэгмээд би болохоор одоо бүх найзууд маань яг энэ мөчөд юу гэхэлэр яг одоо би ингээд эргэн тойрныхноо харахаар бүгдээрээ яг ингээд нөгөө амьдрах гээд амар завгүй байгаа. Тэгээд яг би ингээд найзуудаагаа дуудаад найзны юм хэцүү байна, тийм хэцүү байна гэвэл сонсоод өгч зөндөө найз байгаа. Гэхдээ эцэст ер нь бол миний зүгээр баримтлагдаг зарчим юу гэхэлэр зүгээр гомдлохгүй амьдрч хаа хуурцуулаа. Чи зүгээр эргэн тойрноо хар бүгд ажил хийж гин. Ус бүгд л амьдрч гин. Харин чи бүрдээ хүүхэд өсгөчөөгүй байна. Хүүхэд өсгөх одоо тэр том үүрэг хариуцлага чи тэр лүү бүр ороочгүй чи бүр юу ч хийж эхлэхгүй шүү дээ. Би яг өөртөө хэлдэг байхгүй юу? Чи одоо яг ингээд амьдралд яг үнэхээр ингээд аль бие осоор хөл тавиагүй байна. Би яг тэр үеийг ингээд ямар үе вэ гэж боддог вэ гэхлээр одоо айл ихнэр болоод хүүхдээ ээж болсон үеэс эмэгтэн бүр их одоо хоёр дахин ачааг үүрдэг байх. Давхар карьераа хөмөрөөдөг, ажил хиймээр байдаг. Тэгээ өөрийнхөө хувь хүнтэй бас би хувь хүнээрээ хин нэгний охин хин нэгний зүгээр хайртай эмэгтэйгээрээ баймаар байдаг. Тэрсэн дээр нэмээд ингээд заавал ихнэр байх хэвээр, ээж байх хэвээр гэдэг ийм үүрэг хариуцлага ирнэ. Энэ болгоныг зогслоож явна гэдэг чинь бас эмэгтэй хэр баргийн эмэгтэй хүн чадахгүй. Тэгтэл эмэгтэй хүн болгон хийдэг. Тэгэхээр би тэр хүмүүсийн хажууд бол чи арай орой ажиллаад харж ирээд ингээд заавал хүүхдүүдэд нөхрөг гих шаардлагагүй чамд ингээд бүх цаг зав бүх санхүүжин зөвхөн чамд зориулагдчих жахт чи ийм үеийг ингээд олигтойгоо шиг даваад чадахгүй бол чи тэрний ард байгаа юмд яах юм гэж бодоод битгий гоншгоноо тэгээд би өөрийгөө ингэж барьдаг байхгүй юу? Уг нь бол тийм учраас би амьдрах гэж ядж байгаа яг адилхан л бүгдээрээ хөдөлмөрлөд явж байгаа найзуудтай тэгээд дуудаал гоншгоноол нэг арх марх угаад ингээд гэж боддгоо байхгүй. Гэхдээ би яг энэ өөрт ингээд буглараад байгаа энэ стрессээ тайлах хэрэгтэй. Гэхдээ би тэрийг дуртай ямаараа тайлах хэрэгтэй гэж бодоод би ч ер нь бол жоо хайлаад зугаалах тэгээд гой газар орж гарах нэг иймэрхүү юм аягүй дуртай шүү дээ. Тэгээд тэрүүгээрээ би тайлчий гэж бодож ер нь бол өөрийгөө тэг ингээд
өөртөө мөнгө зарцуулахгүй гарч орохгүй ер нь байдаггүй. Тэгэл ер нь л чадлаараа гарч ороод ингээд санхүүндэд тааруулаад ер нь амьдрах гэж хичээдэг. За тэгээд тэрний хажуугаар би одоо ээж аав дээр очсноо тий ингээд надад тэр нь хэцүү, энэ хэцүү, би ингээд өстой тэгсэн болохоор бит хоёр тэгээд заа юу. Тэгэл миний одоо өнгөрсөнд ингээд надад одоо ингээд яг энд ингээд бугалтсан асуудлууд зөндөө байгаа штэ. Эрэгтэй хүний асуудлууд ч байна. Тэгээд найз нөхдийн асуудлууд ч байна, санхүү мөнгөнийх ч байна. Ганцаараа одоо тэнд Солонгост 4 жил ахтай юу л бол дуудлаа штэ. Тэгээ хамгийн гол нь тэр үеүүдэд байсан хүнд хэцүү юм а хүртэл ингээд ээж аавдаа хилдэггүй юм а нэрсэн байхгүй юу. Гэтэ би бол яг ингээд мэдээж миний ээж аав юм чи би очиод эрхлэн үлээд байн, цангаад байн, тэр нь ч хэцүү, лайтай, амар ядаргаатай, надад хоёр тэрийг өг, энийг өг гэл ингээл юм давруу зангаа гаргана л да. Яг тийм хүнд мөчүүд байна. Тэгээ яг тэр үед би одоо ээж аав руугаа залгаснаа. Надад одоо ингээд амар хэцүү байгаа ахгүй юу гэд ингээд шууд ингээд ярина гэдэг худлаа штэ. Мэдээж ээж аав хоёр бол миний хамгийн ойрын хүн, гэхдээ яг энэ насны дээрээ хүн бол тэр болгоныхоо ээж аав руугаа ингээд шийрлэгээ болждөг үе штэ. Ер нь өсвөр наснаас хойш. Тийм болохоор яг одоо би яг одоо манай үеийнх яг ийм үе дээр ирчээд байгаа штэ. Яг энэ амьдрал юу н болоод байна уу, болохгүй байна уу? Яг энэ ингэж амьдрах нь би одоо тийм энэ миний хүсчихсэн амьдрал мөн үү биш үү ч юм уу. Ингээд нэг ийм асуултанд ингээд гацчаад байгаа үе байх гэж бодож байгаа хгүй. Тэнгүүд би заримдаа ингээ хүн болгон бүх цаг үед яг бүх юмыг ирүүлэр хараад тэг бүх цаг үед ингээл амар зөөлхөн 50 байгаад байдаггүй. Би ингээд заримдаа л өөрийгөө аргадаж бодно. Чи дөнгөж 27 8-хантай тэг одоо амьдралын тэгшэрсэн хүмүүсийн амьдралыг чи хар бүгд л одоо тэг хамгийн залуух нь баг 40-с эхэлж штэ. Тэгэхээр энэ амьдралын урт замд чи хүнтэй суугаад хамтдаа амьдралаа босгоод ч юм уу энэс цааш хийх юм зөндөө байна ингэн тэгнэ гээл. А нөгөө талаараа би өөрийнхөө тий энэ насандаа ингээд зорж исэн өөрийнхөө тавьж байгаа цензурт би хүрэхгүй ч байгаа юм шиг ч юм уу. Гэхдээ би бол нэг юмнаас гой суугаад ч юм уу эсвэл хийх юм хийхгүй байгаад ингээд нэг юм лүүзер байхгүйгээр өдөө хүртэл амьдрах гэж хичээж яхад ингээд амьдрал гэдэг чи ямар хэцүү юм бэ ч юм уу. Тиймэрхүү үе байна. Тэгээд нөгөө талаараа бодохоор юу би хоосоо хоноод байгаа юм. Би хийдэг ажилтай, тодорхой хэмжээний орлоготой, надад ирээд унтах гэр байна. Бүхэл юм байна. Зориод очих ээж аав маань байна. Юунд би ингэж гоншооноод байгаа юм бэ гэл нэг юм миний дотор хідэн хүн ороо суудсан юм шиг ийм үе байна л да. Тэгээ энэ одоо ганцхан би биш байлгүй дээ хүн болгонд хийдэг байлгүй. Тэгэл ингээл бүх найзуудтайгаа юм яриа суухаар бүгдээрээ л яг ийм өнцгтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр яг энэ хүний сэтгэл зүй ингэж тэ савлах, орж гарах, уйлах, дуулах бүх юм ингээд хэвэн юм гэдэг би мэдж байгаа хэрнээ хүлэн зөвшөөрөхгүй байхгүй хамгийн гол нь. Тэгээд би сая юу ярьж байгаа ингээд учиргүй уйлж малаад яваад өгсөн бол ямар сони юм бэ? Мөнгө төгрөгөл ярьжсэн бах тий. Тэгээд нэг ээж аав аваад яриа явчихсан. Одоо бүр ёо нэг арх уу тасарсан их чигтэй хэдрэл төр юу ярьдсан бэ? Гинтэйг дамай баг тий. Яа би бүр яг юм эргүү заяо. Яг ингээл гэхдээ миний бүр амар даваа тал нь би хизээч удаангүй нийлж чаддгүй. Бүр ингээд одоо өнөөдөр хэцүү байл би ингээл өдөр нь битэх хуц би бүгдээ нэстэ хийн би бүгдээ л хийн. Зайл гэл ингээл тэгэл оройн орондоо орол ирэхээр юу ч чадахгүй юм шиг би яагаад ингээд өглөөс ирэхээр би бүгдийг алаад өгнө нэстэ. Юу юм бэ та нар гэж мэгж босч ирэл за бүр үнэхээр илий. За ер нь бол одоо би ингээд яг юунаас үндэслээд өдөө хүртэл хурчүү гэдгээ бас сайн санахгүй л байна л да. Гэхдээ одоо би яриагаа ихад базаад хийлгэх юм бол одоо нэг юм би яг байгаа газар удаан доктор сууршилтай байж чадахгүй байна. Гэхдээ тэр маань миний докторгүй зан чанар биш. Би гэхдээ тэр бас байгалах л та. Гэхдээ яг миний одоо тайлбарлаж хэлэх гээд байгаа юм юу гэхэлэр өнөөгийн цаг үе нь нэг газараа удаан байх ер нь надаас доош үеийнх нь баг байхгүй хаа гэж бодож юм. Би ер нь бол нэг газараа удаан нэг юм бүр ингээд насан туршдаа хийдэг. Дээр үед бол одоо ингээд насан туршдаа нэг ажлын байраа хадгалаад эргээд ингээд тушаал ахад ингээд явах нь одоо сайн ажилтан байлаа шүү дээ. Одоо ингээд амжилттай явах хүн ч юм уу. Харин одоогоор олон юм хийж үзээд, олон юм чаддаг, олон ажил хийж үзсэн, олон туршлагатай миний бодлоор гоё. Одоо тийм. Би одоо нэг байгууллагт одоо тий за том компани байж гэж бодъё. Одоо 5 богдод ингээл багаас нь орооч юм. Ингээл одоо бүр ингээд удирдах албан тушаалд очсон хүнийг ингээд очиод би ямар лаг хүн бэ гэж харахгүй харин
маш олон ажлын туршлагатай тэрнээсээ аль нэгийг нь барьж аваад тэг ингээд аль нэг компани ингээд сайн шилдэг сайн ажилтан биш зөвхөн өөрийнхөө хувьд олон туршлага хуримтлуулсан олон хийж үзсэн юмтай хүн надад илүү мундаг санагддаг байхгүй юу. Тэгэхээр би болохоор ер нь бол тэг цаашдаа маш олон юм хийж үзнэ гэдгийг өөрөө мэдээд байгаа. Би бас ингээд яг компани ажилтан байх тал дээр бас жоохон учир дутагдaltaй. Би бол бүх ажлыгаа өнгөрсөн хугацаанд харахад би энийг хийж чадаагүй, энийг хийгээгүй гэд би муу байлаа гэд оноо асуулаад ч юм уу эсвэл ингээл лүүзер байсан. Ажилтны хувьд бол надад тийм асуудал байхгүй. Хоцорч таслах асуудал бол бүр байхгүй. Миний одоо ганц баримтлагдаг зарчим ер нь бол тэр. Тэгээд ажилтныхаа хувьд бол хэрнээ миний хувь хүний үзэл бодол бол ингээд нэг юм компанид харьяалагдаад ажилтан байх төр жоохон зөрчилдөөнтэй. Тэгэхээр би ер нь бол нэг ийм хүн биш юм бол эртхэн өөрийнхөө хийх юмыг олёо. Эртхэн өөрөө олон юм try хийж үзээ, шатаад ингээд мяараад ингээд тэ дараа нь эсвэл өөр компанид орж үзээд өөр хамт олонтой болж үзээд ингээд зүр туулах амьдрал юу вэ бүгдийг хийгээд үзье л гэсэн бодлоор зүгээр л ингээд ажилласаа гарлаа. Яг бодсон юм бол байна. Гэхдээ ойрын нэг сартаа бол амрыг гэж бодож ийн, наадамч болж ийн. Жохон амраа сэтгэл зүрхээ тархиа ингээд жохон амраагаа сэргийгээд бай. Тэгээ хамгийн гол нь нөгөө төгөр миний амралт гэх юм бол би айгу буруу утчдаг. Шөнө өрөө унтахаа болоод тэгснэ өглөө нь ингээл амар унтаал тэгээд өдөр нь хийцгүй болоод ирэхээр өдөржингөө хөвтөл заваараал тэрнээсээ олж толгоо өвдөөл тэгээ яг орой болол нөгөө нэг амар олон бодолд дарагдаал нэг юмнаас хоцроод байгаа юм шиг ийм юм руу орчдөг байхгүй тэгэл нэг турн морно гэдэг асуудал бүр байха болоод тэгэхээр би өнөөдрөөс юу нь бол яг л ажил хийдэг хүн шиг л бай гэж бодож байна. Тэгээ дээрээс нь би давхар одоо 7 сарын солонгостой хүмүүст онлайнаар хичээл заа гэж бодож байгаа. Тэгээд намайг нэг ажлаас гаргах чинь үү чи гэдэг мэдсэн юм шиг манай нэг хуучин хүүхд холбогдоод надаасаас онлайнаар хичээл ганцаарчлсан сургалт авъя гэд. Тэгээд бид тэр хүүхдтэйгээ ганцаарчлсан сургалт өгч байгаа. Тэгээд тэрэн дээрээ давхар бас санхугаас таг зогсооч бас болохгүй байна. Тэгээд тэрэн дээрээ нэмээд солонгостой хүүхдүүдэд онлайнаар топикийн тактик хичээл чадлаараа зааж ингэж орё гэж бодож. Ямар ч хэлсэн онлайнаар ажиллах тал дээр бол төлөвлөгөө байна. Огт ажил хийхгүй гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр чи би одоо 100 юу хийх юм ямар ууланд гараад хэвтээ талтай нь ш. Тийм болохоор ер нь бол онлайнаар ажиллах бодолтой байна. Тэгээд тэрэн дээрээсээ нэмээд жоохон амрын агаар салхинд гарыг гэдэг бодолтой байна. Тэгээ 8 сараас авахуулаад амьдралын маань голдролд орно. Тэгээд одоо яг хийх гэж байгаа маа бүгдийн пам ингээд яасан маасан гэхгүй л дээ. Гэхдээ зүгээр тухайн үед нь би угаасаа ингээд ярьдаг штэ. Тэр үедээ л ярина. Тэгээд цаашдын маань тийм инээдтэй бас зөв юм шиг буруу юм шиг ийм амьдралтай маань тэгээд цаашдаа хамт байхаарэ гэж болсон. Тэгээд ямар ч хэс нэг юм балаа юм болчлоо сая юу яагаад ч үйлж юм болоод яа ямар тэнийг юм аа би ч одоо гарах ёстой шүү дээ. Тэгээд дээрээс нь хэрвээ та бичлэгэн дээр би тод битгий харагдаасаа л гэж бодож чинь тэгвэл амар сэжгийн миний нүгээр ингээ битүү хомхоод лацмаа миний хомхоо ингээ долоохороо амар хөсөрхийлээд юу амар том долоодог байхгүй юу. Тэгээ амар ойрхон долоод тэгэхээр энэ дархлаатай л холбоотой ах л та. За тэгээд одоо бүр үнэхээр замхарлаа цагч хэд болчихов. Тэгэхээр эртгэн шиг одоо би гарлаа. Тэгээд энэ бичлэгээ өнөөрөө дээрээ баг постлчих байхаа. За тэгээд юу ч гэсэн баяа.